Нийтийн үндэсний байгууллагын ерөнхий ансамблын 1993 оны 9-р сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5-р сарын 15-ны өдрийг гэр бүлийн өдөр болгох тогтоол баталсан байдаг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 22 жил болж байгаа бөгөөд Монгол улс энэхүү өдрийг энэ жил 11 дахь удаага тэмдэглэж байна. Тус өдрийг тохиолдуулан Дархуул аймгийн засаг даргын санаачилгаар аз жаргалтай гэр бүл урайндор энэ сарын 15-ны өдөр дарханчууд мод тарьж автомашингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөг идэвхтэй хөдөлгөөн амьдралын зөв дадлыг хэвшүүлэх зорилготой нарны алхалт хийн дасгалын үзүүлбэрээр эхэлсэн юм. Үүний дараагаар Дархуул аймгийн хөгжлийн бэлэг тэмдэг болсон туга Дархан хотынхон төв талбайд мандуулах ёслол боллоо. Ёслолд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэржүүлэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт, аймгийн засаг дарга Инхолд нар болон иргэд аж ахуй нэгж байгууллагууд оролцсон юм а. 5 сарын 15 бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ансамблагаас дэлхийн гэр бүл болгон зарлж тэмдэглэдэг өдөр байгаа. За миний санаачлагаар Дархануул аймагт анх удаага бид нэр өнөөдөр дарханчууд маань тэмдэглэж байна. Нэг сайхан байна. Өглөө 9 цагаас эхлээд 600 орчим хүн морин уур зогсолнууд дээрээс бид нэр дархан тавь зогсолнууд хүртэл явган алхаж ирлээ. Тэндээ бас дасгалаа хийлээ. Ирээд бас хийн дасгалыг хийлээ. Дарханчууд маань их идэвхтэй сайхан оролцож байна. Тэгээ энэ дээр одоо гаргасан миний нэг санал бол ер нь одоо бүх автомашины хөдөлгөөнийг хориглолцуул яасан юм бэ? Анхныхаа төвийн хэсгээр. За ингээд тэнд нэг 50 орчим үүснэ. Үнэхээр сайхан орчин үүссэн байна. Хүүхдүүд нь дугуйгаараа унж гин, скетерээ гулгаж гин. За ахмад буурдууд нь гоё дээлээ өмсөөд ингээд театрын тоглолтыг үзэж гин, олон цаахан арга хэмжээндээ оролцож гин. Хамгийн гол нь автомашингүй болохоор тэнд одоо автомашинаа барьдаг, ажиллаж амьдардаг энэ амарч байгаа хүмүүс маань гэр бүлдээ бас цагаа зарцуулж байна. Тэрбээр цааш хэлэхдээ гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Иймд гэр бүлээрээ эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хамгийн түрүүнд бий болгох нь чухал гэж үзсний үндсэн дээр 20.5 км дугуйн зам байгуулах, ногоон орчныг бүрдүүлэх зорилгоор 10,000 мод тарих зэрэг ажлуудыг эхлүүлээд байна гэлээ. Өнөөдөр ингээл гэрүүлээ тэгээ бүгдгээ зөв явж яжуулна шүү дээ. Гоё гэр бүлүүд бол ерөнхийдөө бол бие биенийг яг сайхан төрч амьдрах хэрэгтэй. Залуучууд болохоор одоо ерөнхийдөө салт ихтэй болсон юм байна лээ. Бие биенийхээ хөвгүйг хүлээх юм болсон юм байна лээ. Ер нь харьцангуй бие биенийг хүлээцтэй хандаж байж гэр бүл болно шүү дээ. Бид хоёр бол одоо 40 гаруй жил ханилцсан усуд байна. Би бол 30 гаруй жил бие муутай байсан. Миний хань бол сайхан асардаг намайг. Би 3-4 сайхан хөвгтийжээ. Тийм л байна. Тэгээд бие бинийгээ сайхан төрч амьдралыг залуучууд хэлье. Өнөөдөр маш гоё өдөр байна. Тэгээ гэр бүлийнхэнтэйгээ газар амралтыг зөв болгосон те. Сайхан тоглолт үзэж язралтай өнгөрөх гэдэг үлцээрцэл байж байна. Өнөөдрөөс сайхан өдөр болж хүүхдүүдтэйгээ гэр бүлийн өдөр тэмдэглээ явж байна. Их сайхан додаахан их тогтоохон сайхан концерт үзээд хүүхдүүдтэй азарга сайхан бидний хүсье өрөө. Өнөөдрөөс эхлээд энэ дарханчуудтай жил болгоны 5 сарын 15-нд гэр бүлийн өдөр болгож байгаад нь маш их баярлж байна. Энэ бүх гэр бүлүүдэд аз жаргал сайн сайхан бүхний хүсье өрөө. тэгээд өглөө нь ажиллаж оройн одоо сайн өрөндөө данцаа гэрж байгаа. Тэгээд салхинд гаргаад гэр бүлээ салхинд гаргаад явж байна. Ер нь бол одоо жил болгол энэ гэр бүлийн өдрийг бол зохиож ивэл он зүгээр л дээ. Одоо усад их л одоо ажил төрүүлгээл гэр хүүхдээр нэг гарах цаг зав нь бага болчиход. Ийм гарч 10 хэмжээ зохиож бол хүмүүс нь сайхан л баг. Мөн өдөр залуучууд театрын уран бүтээлчид авьяаслаг хүүхэд багчуудын тоглолт, бүжгийн болон спортын клубүүдийн үзүүлэх тоглолт болсон юм. Ийхүү дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан аз жаргалтай гэр бүл 2016 өдрөлийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, аймгийн боловсрол соёлын газар хүүхэд гэр бүл хөгжлийн эхлэлтэс, эрүүл мэндийн газар, нийгмийн халамж үйлчилгээний эхлэлтэс залуучууд театртай хамтран зохион байгуулж, нийт 21 байгууллагын 660 гаруй иргэд идэвхтэй оролцлоо.